Хотын өнгө төрхийг сайжруулах, цэвэр цэмцгэрэ байлгах үүрэгтэй эрч хүч компани зүгээс ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилгоор 2 сарын өмнөөс цэцэрлэгжүүлэлтийн үрсэлгээний ажлыг хийж дуусгасан. Тэгвэл өнөөдөр байгууллагуудын гадна талбайн ногоон байгууламжийг засаж янзлах ажилд анхааран ажиллаж байгаа бөгөөд тухайн байгууллагын ногоон байгууламжийн хэмжээнээс хамааран 10-аас 20 мянган төгрөгийн төлбөртэйгээр хийдэг байна. Энэ одоо байгууллагуудын үүдэнд байгаа энэ одоо хайлаасгаад одоо гоёлын модууд шүү дээ. Энийг бол одоо ингээд энэ 6 сарын 15-наас 7 сар хүртэл 8 сар 9 сар хүртэл юм. Гэсэн мод ерөөсө шаардлагатай ерөөсө тэгэл энэ чи ургаад байна шүү дээ. Хотын өнгө үзэмжинд ихээхэн хувь нэмрээ өгсөн ажил учраас засал чимэглэлийн ажлыг хот орчилтын эрч хүч компани цэцэрлэгч бүрэн хариуцсан хийдэг байна. Хамгийн гол нь ард иргэдийн хувьд нэгнийхээ хийж бүтээж байгаа ажлыг дэмжиж хорлон суйтггүй байх, ногоон бүсэд эзэн хариуцлагагүй мал бэлчээхгүй байхад анхаарах хэрэгтэй юм а. Өхөр бол одоо хуусныг одоо бүр яста сайхан болсон. Яг тэгэхээр нөгөө малчтын нөгөө хороолгоод дээр нэг их голын ард малчтай хороол гарсан. Малчт нь болохоор нөгөө малчтай хороолтой малаа нөгөө юу яадаг. Тэгээ хаяа нэг эндээс манай хөдөлмөрийн хэлцээс ясна хотын эрч хүч компани хүмүүс бол өхөр мөхөрийг бол бас зөх хэмжээгээс хөөд мөөжөөс хаашж байгаа. Энэ мэт ажлуудыг ховд эрч хүч компани зүгээс авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашдаа хариулгагүй өхөр хотын бүсэд нэвтэрсэн тохиолдолд тухайн байгууллагын зүгээс малыг нь хашаалж, эзэнд нь тодорхой хэмжээний мөнгөний төлбөр ноогдуулж хүлээлгэн өгдөг байна.